За ингээд өнөөдөр бидний подкастэнд бидний анхны подкаст буюу анхны дугаарт маань бол Модбандсын лидербордны эхний 3-т жигсэж байгаа бэлэгт гэдэг одоо мундаг арилжаашин залуу маань ирсэн байна. За өдрийн минь бэлэгтэй. За өдрийн минь. За тэгэхээр өнөөдөр бол хоёулаа юуны талаар ярилцах вэ гэхээр ерөнхийдөө одоо яагаад арилжааг сонгох болсон. За бэлэгт гэж яг хэн байгаад байна тийм ээ. Ерөнхийдөө бол яг Модбандын лидербордн дээр шилдэг 10-ын шилдэг 3-т нь байна гэдэг бол зөвхөн дээгүүр үзүүлэлт гэж би хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө яг хэн байгаад байна? Ямар арга барилаар арилжиж байна? За тэгээд арилжааны явцдаа юу туулсан, юу суралцсан, бидэртэй хуваалцах боломжтой ямар ийм гоё экспириенсүүд байна те? Юу сургах боломжтой байна гэдгийг би хэдөө аль болох чадхаараа ингээ гаргахыг хичээнэ. Аль болохоо одоо үзэж байгаа хүмүүстэй хэрэгтэй ерөөдөө тэр хүмүүст одоо ингээ зөв нөлөөлөл үзүүлэх зүйлсийг ярих хичээнэ гэсэн үг. За тэгэхээр миний үзэж байгаагаар бол хамгийн би бол өнөөдөр анх удаа уулзж байгаа. Тийм болохоор миний үзэж байгаагаар яг бэлэгт гэж юм бэ? За ер нь хаана төрсөн? Ямар мэрэгчлээ? Тэгээд тэр болгоны яа. Тэгээд яриачих. За ямартаач өнөөдөр ингээд одоо инфо контент төрж оролцуулсан MFT фондынхаа хамт олон болон бондор жаргал одоо баярлалаа. За тэгээд намайг бол одоо Батбүшингийн бэлэгт гэдэг. За 33 настай инженер мэрэгчлээ. Тэгээд мэрэгчлэрээ бол одоо шинжлэх ухааны байв амжилттай судлаач хүмүүс болов байна. За тэр үргэлжлээд ярьчих тэгээ шууд яг хөө ерөөдөө арилжааг хязгаарнаас сонирхож одоо яаж явж байгаад арилжаанд бодчихоо гэж. Тэгэхээр яг хөө жоохон түүх ярих юм бол бүр дундаа ингэж болохтой хамгийн анх юу н арилжааны талаарх нь анхны одоо мэдээллийг олж авч ирсэн. Тэрэнд юу гэсэн бэ гэхээр тухайн үед бол ингээд Монголын улсын телевизээр ингээд нэг одоо банкирч юм уу нэг банк санхүүгийн салбарт ажилладаг хүний л одоо нэг ажлын нэг өдрийг гаргаж ирсэн. Тэгмүүд тэр үед бол тухайн бол ингээд бэлэгтний ард суугаад коноптараа тэгээд тэнцэнээсээ ингээд ихэнх зах зээлээс одоо яг нэг тэтгэхийн ганц 2 минутын дотор одоо тэдэн төгрөг ололтоо ажиллаа гэдэг тэрийг яг тухайн одоо контентээр үед үндэсний телевизээр гаргаж ирсэн. Тэр үед би яг ингээд одоо тэрийг үзэж таарч ирсэн л да. Тэгээд тэр зүйл одоо ингээд яг миний сэтгэлд тухайн үед аягүй хүн одоо юу гэдгийг өндөр одоо ингээд сэтгэл төрүүлээд үлдсэн. Одоо би бол дундаа ингээд өгөх байгаа шүү дээ. Тэр үн одоо юм нэгдэхгүй. Тэгээ юу арилжаа барыг тийм одоо ямар мэрэг сонгохооч гэдэггүй юм байна. Тэгээд тэгж явсаар байгаа ерөнхийдөө тэр чин 2000 оны дунд болоод тавьчих шиг байна. Тэгээд одоо оюутан болно. Тэгэнгүүт ингээд нэг бас нэг одоо ингээд самбар мамбараар бас нэг форекс гэдэг юм байт юм ингээд. Тэгээд тэр үед би бас хийж эхлэв үлсэн. Тэгж явсаар байгаа ерөнхийдөө 14 он гээд тэгээ 18 оноос бол яг өөрөө ингэж за ер нь арилжаа гэж юу гэдэг юм бэ, яа гэм бэ гэдгийг бол ингээ Монголын дотоодын зах зээлээс зах зээлийн одоо нэг хэдэн компаниудын хувьцаа авдаг ч юм уу тийм хүмүүсний биш таамаглалын үндсэн дээрээс одоо авдаг барьдаг тийм л зүйлээр бол эхэлж ирсэн. За тэгээд зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг би мэрэгчлийн бас байрлалтай анх сонсоод би болохоор ингээд харангуутлаа эдийн засаг талтай хүн байж магадгүй болцсон байхгүй. За ер нь нэг банк манганд ч юм уу ингээ ажилладаг яг ийм холбоотой. Тэгвэл хүмүүс болохоор яг нөгөө хөвчлэн ярьдаг л яг нөгөө мэрэгжил маань ийм юм тэгээ би энэс болоод ингээд одоо форексийг хийж чадах болов үгүй болгодог гэдэг эргэлдэг гэдэг. Тэгэхээр бол одоо бэлэгтэн жишээн дээр бол угаасаа ой инженер гэдэг мэрэгжил бол ямар ч холбоогүй байгаа тийм. Тэгэхээр гол нь бол ерөөсөө мэрэгжил бол ямар ч хамаагүй юм байна. Форекс бол одоо хүчснээр үнэхээр өөрөө хүсчил байгаа бол суралцаад урагшлах боломжтой юм байна. Тэгэхээр миний асуух хүсэж байгаа зүйл болохоор тэгвэл одоо яг ингээд дундаа ингээд байхдаа анх ингээд за ерөөд арилжаа гэж юм байдаг юм байна. Би ер нь ийм хийвэл гоё юм байна гэсэн сэтгэл төрсэн биз дээ тий. Тэгвэл яг яагаад ой инженер гэдэг мэргэжлийг сонгоод ингээд тухайн хэсэгтээ орчихсон гэдэг. За яг хуу дундаа ингээд өгөхтэй тухайн одоо нөгөө нэг төрөө хэлсэн шүү дээ тий. Контент арилжаа одоо тухайн одоо бодоход ингээд арилжаа хийжсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ бол би яг тэр хүн юу хийгээд байгааг бол мэдэхгүй. Ямар ч үсэн ингээд дэлгэцээр тэтгэх мөнөө суугаад тэгээд энэ дэлхийн зах зээл гэдэг одоо зүйлээс одоо мөнгө олоод ирт юм бэ. Тэр нь ингээд коноптаар гутлах болчтой юм гэдэг. Тэр нь амар надад тод үлдсэн байхгүй. Тэгэнгүүтлээ сүүл рүүгээ ингээд нөгөө ахлах анги оюутан ингээл ажил мэргэжилтээр гараад эхлэнгүүт өө эн чин тэр үний хийгээдсэн зүйл чи арилжаа байсан биз дээ гэдэг би сүүлднэ гэж ойлгож байгаа. Тухайн үед бол юм гэдэг. Тийм. Тэгээд яг хуу тэр нь айгүй ингээд хүчтэй сэтгэл үлдээсэн. За тэгээд тэр үедээ ингээд хүчтэй сэтгэл үлдээчихэл тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө нэг сургууль мөргөл юу гэдгийг тэр юмда ингээд түртэл ингээд явцсан урсуудаараа явж байгаа. За тэгээд оюутан болоод яг хуу миний мэргэжил бол сая айхтар бол байх гэх юм бизнесийн background байх.
Тэгээ мэрэгчлэр яаж сонгосон бэ гэхээр бусад л одоо хүүхдүүдтэй монгол хүүхдүүдтэй л ижилхэн. Хамаг конкурсынхаа оног өгдөг. Тэгээ шалгалтаа өгдөг. Тэгээд одоо өөртөө тавьсан ч юм уу эсвэл бол одоо арга гэрийнхний зөвлөсөн одоо зөвлөмжийн дагуу ерөнхийдөө энэ инженер гэдэг одоо байгуулагчнаас салбарт болоод орж одоо суралцсан. За тэгээд ингээд одоо яг одоо ингэж явж байгаа л сургуулаа төгсөөл тий одоо ингээд бас карьераа эхлүүлээл тэгээ явж байхдаа бол ингээд одоо түрүүнээс арилжаа байсан байж тээ тийм зүйл байсан байх. Тэгээ 2000 онд одоо 10 он дөнгөж гараад 10 оны дунд мод дээр болоод тлэнгүүч чинь бас Монголоос одоо арилжаачид мерсээр гардаг болсон. Ингээд зураг самбар ингээд годамжаархан болвол одоо би юугдлээ $500 хийгээд $700 болголоо сургалтын төлбөр болоо гэсэн нэг тийм одоо промошн материал бол нэлээ явдаг байсан тухай үед бол оюутны гудамжаа хажуугаар самбаруудаар тэгэхээр ийм зүйл ямар ч л байсан байдгийн байна гэж ингээд мэдээлэл явуулсан. Тэгж байгаа л ингээд нөгөө жил архих тусам одоо манай монголчууд маань илүү арилжаанд их одоо ордог болсон. Тэр төлний одоо мэдээлэл их гардаг болсон. Тэгэл тэнцэнээс л ерөөхдөө тийм байсан байх гэл ингээд баг багаар ингээд татагдаж явсаар байгаа л одоо 18 онд гэхэд ерөнхийдөө за ийм зүйл байт юм байна. За энэ чинь жоохон судлаад үзье. Жоохон нэг одоо мэдлэг олоод авчи нэг оролдоод үз тийм үү гэсэн байдлаар одоо таньдаг барьдаг хүмүүсээс асуувал нэг жоохон интернетээр судалгаа хийдэг. Тийм зүйл сонирхолтой. Зөв. Тэгэхээр ер нь бол 18 онд яг эхлэе шийдсэн биз дээ тий. Ер нь бол яг судлаад эхлэе. Тэгэнгүүтлээ 18 онд судалж эхлэнгүүтлээ хизэнээс одоо яг full time trader за ерөөсөө яг ингэгээр ингээд арилжаад ерөөсөө явъя. Яг мөнгөөр ингээд тоглолт хийдэг шийдвэрийг гаргаж ирсэн байна. За ер нь бол яг одоо зүгээр хүмүүстэй хэлэхэд одоо би full time trader бол биш. За ерөөхдөө эрдэмшилтийн байгууллагт бол бүтэн цагаар ажилладаг. За тэгээд арилжаагаа бол ерөөхдөө ажлын цагаа дуусгаад тий оркестртэй хараад ч юм уу өөрийнхөө одоо эсвэл чөлөөтэй үедээ арилжаагаа хийдэг. Тийм үү баг. Зөв. Тэгэхээр ерөөсөө чөлөөт цагаараа яг ингээд давхар яваад байна гэсэн үг шүү тий. Ажлаа зөв. За тэгвэл ерөнхийдөө одоо ингээд нэг хүмүүс аюул асуудаг л та. За ажлынхаа хажуугаар юу арилжаа ингэж байж болох юм уу? За ер нь яг ингээд нэг бол full time trader байх хэрэгтэй юм уу? Эсвэл би одоо ингээд юу гэдэг одоо ажлынхаа хажуугаар зав цагаараа боломжтой юм уу гэхээр билетийн жишээн дээр бол боломжтой байгаа тийм тий. Тэгэхээр яг энэ тал дээр би болохоор ингээд төсөөлөх. За би бол ерөнхийдөө full time trader өөр одоо ямар нэг юм хийдэггүй тий. Тэгэнгүүт би бол ерөнхийдөө надад одоо гардаг стресстэй хамгийн стресстэй зүйл бол ер нь арилжаан дээр за яг харцсан, яг орхон ойлгомжтой байсан бүх анализыг бэлтгэсэн ийм сетапн дээр би өөрөө орч чадаагүй байгаа тэр маань явж чаддаг бол хамгийн стресстэй байхгүй. Алдтуул сонь биш. Тэгэнгүүт арилж байгаа ингээд ороод ашигтай авах хэрэгтэйсэн арилж байгаа орж чадахгүйгээр алдна гэдэг нь өөрөө бүр амар хэцүү байдаг. Тэгэнгүүт би болохоор боддог байхгүй. Одоо яг ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол тийм бол асар их баг гэж. Тийм юм юу н хэрэг гардгуу. Тэгээд тэр бол одоо сэтгэл зүйд ямар нөлөөтэй байдаг вэ? За тэгэлгүй байх одоо мэдээж хоцрох зүйлүүд одоо нэлээд байна. Тэгээд одоо уулзалт үе тийм үү, хурал үе тийм үү тий одоо бусад ажилттай холбоотой зүйл. Ажлын цагаар бол би ажиллаа хийж байгаа, арилж байгаа ингээл байн хараа сууж чадахгүй одоо full time trader. Тэгэхээр хоцрох зүйлүүд бол нэлээд байна. Зарим зүйлүүд төр бол яг одоо тодорхой ханшиг тий тодорхой төвшин төгслөөр бол одоо алерт тавьж одоо сануулах нь өөртөө. Тэгэл дийлэнхтэй ерөнхийдөө одоо миний арилжааны цаг нь юм уу сетап нь хэдий цаг үед бүртгэр нь яхаар өн гэдэг зүйлээ одоо нэг юу гэдэг нэг цаг ажилладаг гэхэд нэг цаг нэг 5 минут одоо гаргаж ирээд чартаа нэг удаа нэг харцдаг ч юм уу тий энэ нэг цагийн кандл яаж гарав гэдэг нэг хальт харчдаг. Тэгээд дахиад нэг цаг дуусан гут нь дахиад нэг 5 минут ч юм уу нэг 2-3 минут гаргаж ирээд харцдаг. Хамгийн гол нь нөгөө анализ гэдэг юм уу тий одоо яг ингээд өөрийнхөө анализыг бол 7 хоногор нь ерөнхийдөө гаргах хичээдэг. За ерөнхийдөө одоо ингээд нөгөө нэг өнгөрсөн 7 хоногийн одоо weekly candle-ийн гарлаа, daily candle-ийн гарлаа. Тийм учраас одоо дараа 7 хоногт бол одоо тийшээ явах магадaltaй юм байна даа гэдэг ингээд том зургаар нь ерөнхийдөө юугаа төлөвлөгөөгөө гаргах чинь. Тэгээд үйлчлээ тийм дотор яг нөгөө нэг арилжаанд орох хэрэгтэй болохоор одоо юу гэдэг нь 4 цаг 1 цаг гэж 30 минут дээр хүртэл цагаа багасгах юм даа. Тэрийг болохоор гол нь төлөв 1 цагийн кандалыг бол ингээд сайн хэлсэн ч та.
Ажлынхаа яаж байгаа нэг цагт 2 3 минут 5 минут ч уугаа гэсэн. За ямар байдалтай болсон бэ? Одоо миний нөхцөл арай бүрдчихв бүртэйг юу гэх юм. Тэрийг нөгөө алерттай байх хэвээр зөө. тэгээд бид ажиллах байдалтай хаас. Тэгэхээр ерөнхийдөө бол яг за арга барилын хувьд бол яг цагуудын хувьд л одоо хоёул арга барилын талаар бол дараа нь бүр тусна нэр. Тэгэхээр ашиглаж байгаа цагуудын хувьд бол ерөнхийдөө сая хэлсэн шүү дээ weekly daily 1 цаг 30 минут ерөнхийдөө ойлгомжтой тий. Тэнгүүтлээ үндсэн 7 хоногоор нь хараад одоо энэ 7 хоногт ерөнхийдөө юу болох боломжтой вэ? За үндсэндээ бол яг 7 хоногоор нь харна гэхээр weekly дээр миний ойлгож байгаагаар бол base нь weekly дээр ингээл хараад за ойлгомжтой тренд юм байна тий. Daily дээр ингэлээ за тэгвэл 4 цаг дээр юм байгаа 1 цаг дээр юм байгаа. За тэгвэл энэ 7 хоногт инким бол инким байна гэдэг юм эхлээс төлөвлөждөг гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэл тэр маань бүрдээд тэрэн дээр маань одоо нөгөө алерт маань дуурдаг юм уу эсвэл өөрөө шалгахад одоо ингэ тодорхой хэмжээнд нэгээд нөгөөтг маань бүрдсэн байвал оролтоо хийнэ л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг ихэнх арилжаачдын хувьд болохоор миний ажигладгаар ерөнхийдөө 7 хоног эхлэхээс өмнө хийсэн анализа яг ингээд 7 хоног явж явах дундуур маш их өөрчлөлтөг байхгүй. Асар хэмжээгээр өөрчлөлтөг. Зөвхөн өнөөдөр өглөө босч ирж харж байгаа нэг өөр мэдрэгдүүл нэг өөр өдөр нэг өөр эсвэл орой одоо Нью-Йорк дээр мэдээ гараад өөр зүйл гарах юм бол бас нэг өөр гэдэг байдлаар. Тэгэхээр энд юу яваад байна гэж би харддаг гэхээр энд ерөнхийдөө бол тухайн хүний нэг юм сэтгэл зүй байгаад байгаа юм шиг байна. Тэгээ миний ажиглаж байгаа болохоор сэтгэл зүйн хувьд бол маш тогтвортой байгаа дээ шүү дээ. Одоо 7 хоногийн өмнө ингээд анализа хийцэн ажлынхаа хажуугаар харж байгаа боловч тодорхой хэмжээнд бүх юм мэдж байгаа учраас маш тайван байгаад юм гэсэн тийм ээ. Тэгэд гаргаж ирж хараад ерөнхийдөө шалгаад явчихна. Тэгэхээр яаж тэгэж сэтгэл зүйн тогтвортой байлгаад ажлынхаа хажуугаар ингэж явах боломжтой. Тэр нэг өөрийн гэсэн юм тик өгөөч зөвлөгөө. Ер нь бол яг одоо ингээд ярихад айгүй амархан байхгүй тийм. Тэгээс ингээд анхандаа бол одоо би юу гэдэг 18 оноос хойш одоо арилжааг сонирхож байгаа судалж байна. За яг 19 оноос хойш одоо яг ингээд дэлхийн зах зээл дээр тий одоо Forbes тийм safety дээр ажиллаа гэхэд юу гэдгийг яа тийм бүр илүү эрчимтэй ингээд судалж байсан. Тэгээд тухайн үед бол яг олон төрлийн тэр baby fix ч юм уу ингээд өөр англи одоо их сурвалж мэдээлэл авч байсан. Тухайн үед бол би яг оюутан байсан. Докторийн төвчнөө битэн байсан. Тэгэхээр өөр ус одоо Япон улсад би ихэд сурангаа ингээд нэг жоохон сурч байгаа хайжгаар нэг судалждаг ч юм уу гэртээ одоо нэг лабораториос ирээд тэгэнгүүт тэгээс судалдаг байсан. Тэгээд тэрнийхээ мөнгөчнгийн хичээлтэй ерөнхийдөө яасан л та. Одоо уулзч таарсан. Тэгээд тухайн үед бол яг би чинь юуч битгэхгүй хүн байдаг. Тэгээд яг тэр үед одоо мөнгөчнгийн өгжсэн контент бол арилжааг анхлан суралцж байгаа хүмүүст бол ингээд төрлийн ерөнхийдөө яг зүйлүүд нь ийм л тийм аа гэд тэтгэрийг бүжүүлсэн айгуу тэр одоо цогц мэдлэг болгосон судалт байсан. За тэгээд ерөнхийдөө бол юу гэдэг нэг хүний хичээлийг аваад амжилттай арилжаач болно гэж бол байдаг. Тийм. Тэр одоо өнөөдөр чинь 2025 он гэхэлэр чинь 19 18 оноос хойш гэхэлэр чинь одоо 5 жил 6 жил зарцсан бэ. Тэгэхээр энэ зүйлүүдийн одоо цаг хугацаа зарцуулж ерөнхийдөө чарт хараагүй өдөр гэж надад бараг байна. Жилүүдэд бол ерөнхийдөө нэг өдөртөө тэгж хамгийн багтаа нэг одоо ороод үзэж тийм ямар нэгэн чарт бол нэг харчдаг гэдэр гэх мэт байсан. Тэгээд яг хөө саяны хэлсэн зүйлд хүрэхийн тулд одоо маш их цаг хугацаа зарцуулсан. Тэгээд түүнтэй адилхан одоо тодорхой хэмжээнд бас одоо санхүүгийн одоо юу гэдэг тодорхой хэмжээний тийм ээ зарлага тийм одоо зарлага ч юм алдагдал бол хийсэн. Тэр нь ч бүр хайхтар одоо бусад хүмүүс шиг байр машин ч юм уу өөрт байгаа бүх зүйлийг болов тавьж чаддаггүй ч гэсэн тодорхой хэмжээний алдагдлыг бол хүлээсэн. За тэгээд сэтгэл зүй бол одоо маш чухал зүйл. Тэгээд хамгийн гол нь илүү сэтгэл зүй ярьж байгаа учраас тэр бүх алдагдлуудыг бүлээгээд тэгээд тэр их хугацааг одоо зарцуулсны үндсэн дээр одоо ажиллах зах зээлд ингэж чанагдчих гэсэн үг шүү дээ. Аринжаас чанагдаж одоо 9 шидийн Трамп гэдэг ч юм уу ингээл зах зээлийн уналт эсвэл ковид гэдэргээл зөндөө зүйлүүдийг үзсний дараа ингэж за нэг ерөнхийдөө ийм хөдөлгөөн ингэдэг гэдэг ингээд бүр ингээд өөртөө шингээж яах гэсэн үг дээ. Андагдлаа тийм үү болж байгаа үеийг бол өөртөө ингээд шингээгээд тэгээд тэр бүх зүйлүүдийг одоо төсвөрлөх тодорхой хэмжээний одоо өөр ингэсэн юутай сэтгэлийн хүчтэй болж ижил саяны ярьж байгаа төлөвлөгөө гаргана, саяны ярьж байгаа одоо юу боломжуудыг алдлаа гэхэд нэг харамсахгүй ч гэх юм уу те эсвэл бол буруу явлаа гэхэд за буруу явж чинь яаж юм алдагдал хүлээлт гэх нэг хямрахгүй байдаг ч юм гэх мэт зүйл рүү арай нэг жоохон төсвөртэй болж байна. Гэхдээ ингээд төсвөртэй болчтой гэсэн үг бол би биш шүү дээ. Тэгчээ
одоо маргааш юу болохыг мэдэхгүй өнөөдөр одоо яахыг мэдэхгүй. Гэхдээ ингээд бусад хүмүүстэй одоо харьцуулахад жоохон төсөртэй болж байна. Тэглээгээд би бол яг робот болоогүй гэдэг зүйлүүд хүн. Тэгэхээр одоо би өнөөдөр ингээд тухай ярьж байгаа ч гэсэн гараад өнөөрөө одоо буруу зүйл хийх магадaltaй чинь тэгэхээр хүн гэдэг бол чи human factor тийм хүн гэдэг зүйл байдаг шүү. Тэгэхээр нэг алдагдлын хувьд жоохон багасгаж байгаа болохоос бүр ингээд бүрэн төгссөн өндөр гэгэрчсэн болов байхгүй л. Тэгэхээр ерөнхийдөө сая ярьж штэ одоо за ерөнхийдөө бол яг сэтгэл зүйн тал дээр бол цаг хугацааны асуудал байдаг угаасаа. Энэ дэр бичсэн юм нь бол адилхан боддог. Ер нь бол анх дөнгөж ингээд одоо яг гадаад зарим контентуудыг үзэхээр жоохон юм компьютерийн юм ойлголт өгдөг байхгүй. Зарим арилжаачдаас ингээд подкаст ярилцаад ингээд явангууд за та ингээд одоо ашигтай болохын тулд хэр хэмжээний хугацаа зарцуулсан гэхээр зарим нь харсаж байна гэж хэлнэ. 6 сарын дотор тийм ээ. Тэгэхээр тэрийг бол би ингээд сонсоо за тухайн хүн бүр ямар ч мэдлэггүй байж байгаад 6 сарын дотор одоо ингээд ашигтай болох боломж нь бол маш бага байхгүй. За яг тухайн хүн үнэхээр маш өндөр IQ-тэй маш бага сэтгэл хөдлөлттэй байж магадгүй. Тэгэнгүүт урт хугацаанд бол ерөөдөө хүн суралцаж явсныхаа үндсэн дээр алдагдал хүлээс сурсны дараа л сэтгэл зүгээ барьж сурнаа л гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр бол хоёул ижилхэн болтой байна. Тэгэнгүүт одоо болохоор надад нэг саяны ярианы дундаас сонсогдсон нэг чухал зүйл байна л та. Тэрний үг гэхээр нэг хүний сургалтаар нэг хүний одоо ингээд харж байгаа үндсийг хараад те. Нэг хүний барьж байгаа арга барилыг ингээд суралцаад тэндээс шууд амжилттай арилжаач болох боломжгүй байгаад байгаа штэ. Тэгвэл одоо яг өнөөдөр 19 оноос хойш өнөөдөр 25 он хүртэл ер нь хичнээн арга барил сольж үзэг хичнээн хүмүүсийн одоо сургалт авав. Ямар одоо юу гэдгийг бичлэгүүд хэр хэмжээнд ер нь ингэж одоо артаас нь хөөсөн бэ. За яг энэ бол нөгөө нэг арилжаач болгоно тулгуур зүйл тийм ээ. Одоо бүр 100% онцтой ч гэх юм уу 90% оновчтой арга барил ч юм уу тийм зүйлийг бол хүн болгоомж байдаг. Тэгээд би бүр тэгж бодож байсан одоо яг арилжаа игээд нэг удааг байхдаа эн чинь нэг зүйлийг өснө унана гэж орж байгаа 50-50% л одоо үзүүлэлттэй зүйл. Тэгэхээр би зүгээр хоёр данс нэгээд эсрэг тийш нь дасч болдгоо юм уу те гэх мэт одоо ингээд нөгөө нэг жоохон юу гэдэг юу нэг энийг ингээд ашиг олчих боломж ер нь байдгүй юм уу гэдэг нэлээ үдсэн л те тэгээд яг хоо энэ зах зээл чинь тийм байсан бол одоо бүгд ашигтай байхаар ирсэн байлээ. Тэгэхээр үеийн одоо аялчаа анх сурч байсан үеийн гинэн үеийн бодлоо. Тэгээд өдөө хүртэл бол одоо дотоодын болон гадаадын маш олон хүмүүсүүдийн контент тэгээд арга барил гэх мэт бүх зүйлүүдийг бол одоо ер нь бүгдээр ингэ үтсэн дээ хүмүүс. Гэхдээ яг гадныхыг бол бүгдээр ингэ гэж одоо мэдгүй зөндөө олон хүмүүсүүд байна. Чинь яан зүрийн хүмүүс. Тэгээд жил болгоо шинээр гарч ирж байгаа. Зайлс нь одоо ингэ нүдэн дээр дампуурч байгаа ч юм тэр нэг донгүй гэдэг нэг залуу байдаг. Тэр бол нүдэн дээр дампуурсан. Тэгээд одоо тэр Raja Banks тэргээд залуу бол ингээд нүдэн дээр одоо жишээ нь ингээд сая доллар хийж байгаа юм уу тийм ингээд бүр ингээд жижигээс өсөж явсан. За мөнхчингийн жишээн дээр ч гэсэн одоо мөнхчин бол 19 онд бол арилжааны лотны хэмжээ бол харьцангуй бага байсан бол ингээд жил ирэх тусам одоо лотны хэмжээ нэмэгдээд явсан байдаг ч юм уу. Тэр зүйл нь одоо яг бид нарт ингээд нүдэн дээр ижил байгаа. Тэгээд тэрнээс хойш яг одоо мөнхчингийн маш нэжүү трейдер гэж байдаг. Тэгээ нэжүү трейдерийн хабд бол би яг юу гэдэг яг Японд сурж байгаа буцаж ирээд бол жоохон арилжаанаас хөндөрсөн байсан чинь нөгөө нэг сурж байгаа хугацаанд тийшээ анхаарал хандуулах учраас тэгж байгаа одоо тухайн хабд орж ингээд нэг вакуумжуулсан орчинд ерөнхийдөө ажиллаад хараад одоо 6-аас эхлээл очоод тэнд жоохон суудаг ч юм уу тийм шөнөөрөө одоо 2-3 цаг хүртэл суух тохиолдлууд байна. Тэгэл өглөө ажиллаа явал орой ингээл ирдэг. Ингээд тэнд одоо нэжүүгээ хабд сууснаар бол одоо маш их ийм арилжаатай холбоотой мэдээллийг ингээд нөгөө нэг богино хугацаанд яг ингээд өөртөө суулгахад бол тухайн хаб бол айгүй чухал нөлөөсөн. Энд чинь орж байгаа хүмүүсүүд нь бүгдээрээ арилжаал ярина. Хийж байгаа зүйл нь арилжаал хийн. Тэгэхээр ингээд нэг цаг хугацааны хувьд магадгүй ингээд одоо 19-оос 21 онд ингээд 18-аас ч юм уу те 21 онд ингээд жоохон өөрийнхөө явж байгаа нөгөө хурдан баг ч юм уу эсвэл ингээд огцсон хэдийгээр хараад байгаа юм хүртэл ингээд сайжрах янз бүрийн зүйлээ мэдхгүй байж уулан тийм ээ. Тэгэхээр тэрийг бол яг ийм хабуудад яг зөв хабаа олдсон хүн бол маш их хурддаг бол энэ тийм байлээ. Энэ маш их чадварыг бол богино хугацаанд бол олж авдсан байлээ. За тэгээд түүнээс хойш бол одоо ингээд манай Монголд мундаг арилж яаж байгаа нөгөө очрооч юу тийм наач юу тийм
гэл ингээл зөндөө ажиллаж байгаа контентуудыг одоо хамгийн багадаа бол нэг бичлэгийг болоод үтцсэн л байдаг. Яг ер нь яаж ярьж дээ ихмээ одоо талигаач ихмээгийн юу гэж свингч гэсэн үтчихсэн. Тэгтээ явж ерөнхийдөө одоо бол би яадаг болсон гэхээр сүүлийн бараг жил хагас хугацаанд бол янз бүрийн нөгөө хабад ихгүй. Тэгээд өөрийнхөө арга барилаар өөрийнхөө одоо онцгойлол чартыг харч ерөнхийдөө юм шиг бусад хүмүүсийн одоо сигналч гэх юм уу зүйлүүдийг харан л таас анализ хийсэн зургийг харан. Тэгтээ тэрийг харлаа гэдэг чинь би авандаа дагнаа гэсэн үг биш тийм ээ. Тэгэхээр энэ хүн ингэж харж байгаа юм бэ. За окей яг уу тийм байна. За тэгтээ би бол ингэж харж байгаа гэдэг. Тэгэж ерөнхийдөө юу гэдэг ах юм аав. Тэгэл ерөнхийдөө өөрийнхөө бодолтыг оруулах уу оруулахгүй гэдгийг бол би өөрөө одоо канал бодож шийдэж байна. Тэгэхээр одоо сүүлийн жил хагас хугацаанд бол бүр илүү ингээд бие даагаад явдаг болсон. Тэгээ тэр нь ерөнхийдөө зүйтэй байгаад байдаг. Өөрөөр би алдах юм бол тэр алдаа нь одоо миний анализ учраас би тэрэндээ бол өөрөө хариуцлага хүлээн. Тэгэнгүү өөр хүний сигнал ороод дагаж ороод алдчихлаар чинь тэр хүнээс болж алдлаа гэд нөгөө хүн рүүгээ буруугаа өгөөд байдаг. Гэхдээ эцсийн дүндээ бол өөрөөс конопод арсан байгаа шүү дээ. Сигнал өгж яана гэдэг чинь ороо гэд оруулж байгаа хэрэг бол биш тийм ээ. Тэгэхээр тэр гих мэт одоо нөгөө нэг цаашд ингээд арилжаанд илүү амжилттай явахад өөрийн хариуцлагыг өөр төрөө хүлээж авах. Тэгээ магадгүй ингээд арилжаач өсөж төвчгэд бол тэр зүйл айгуу чухал юм шиг надад санагдсан. Мөө зөв. За тэгэхээр яг би яг тэрийг л сонсох хүсчихсэн яваасаа яг нөгөө хүн болгоны харах өнцгөрөө өөр байгаа шүү дээ арилжаа гэдэг зүйлүүд. Одоо жишээ нь миний ажиллаж байгаагаар бол за доовын онлыг бол одоо яг анх байсан оригинал тэр доовын онлыг одоо яг ICT-нийг өөрчлөөд баг зэрэг те SMC-нийг баг зэрэг өөрчлөөд ингээд бүтцийг өөр талаас нь харах сонирхолтой. Тэрийг болохоор өөрөө ингээд бүтээж тэр хүн өөрийнхөө арга барил гэж нэрлэж ингэж гаргаж ирж байгаа тэр учир байгаа. Тэр нь бол ягаад тэгэхээр өөрөө нөгөө 100% мэдж байгаа бүх юмыг UTC гэдэг шиг. Тэгэнгүүт хүмүүс болохоор юу гэж бодоод байдаг вэ гэхээр яг энэ хүн ш ингээд халаад байгаа юм чинь энэ хүн ш ингээд мундаг байгаад байгаа юм чинь те энэ хүний арга барилыг би 100% хуулаад тэр рүү копичлах юм бол би алах гээд байна гэдэг байлаа. Тэгэнгүүт тэр чинь болохоор явсаар байгаад нөгөө урт хугацаанд явсаар байгаа. За нэлийн хэдэн жилийг зарцуулсны дараагаар нэлийн олон хүмүүсийг ингэж дамжсны дараагаар окей за ерөөсөө маркетинг бол би өөрийнхөө үнцгээс харах нь хамгийн зөв юм байна. Тэгээд ер нь бол яг бусдаас бол суралцаж болно те. Бусдаас бол яг зөв гэсэн зүйлсийг нь бич бодно. Тэгэхээр яг ингээд 100% хуулна гэдэг бол ямар ч амжилт байхгүй. Одоо яг нөгөө нэг амар амжилттай арилжаач байгаа л та. За Америкт бол Golden Lake юм уу, Raja Bank юм уу, Drewis юм уу ингээд янз бүрийн арилжаач байгаа. Би ерөөдөө бол маш олон жил үзэж байгаа байхгүй. Тэгээд би тэдний яг ингээд арга барилыг нь ерөөдөө ингээд анх хуулах гэж бүр анх эхэлж байхдаа хуулах гэж оролддог байсан. Тэгээд боломжгүй гэдгийг нь ойлгоос үлрэг зүгээр ажигладаг болсон байхгүй. За яг юу нь яг ингээд яагаад тэгтэл тухайн хүн бол яг одоо ийм байдаг. Зарим тохиолдолд өөрийнхөө зохиосон дүрмийг эвдэх тохиолдол маш их байдаг. Өөрийнхөө зохиосон дүрмийг өөрөө эвдээд арилжаанд орсон те. Тэр тохиолдолд яг нөгөө дагж байгаа хүмүүс өөрсдөө сонирн байдалд ордог байхгүй. Яагаад гэдэг асуулт ордог. Тэрийг бол тухайн өөрөө бас ингээд яг 100% ингээд юу гэдэг ойлгуулж бас чадахгүй. Тэгэхээр яг түрүүний хэлдэг шиг яг нөгөө өөрийнхөө өнцгөр ингээд маркетинг хараад явна. Тэр нь бол зөв юм байна гэдгийг ойлгосон гэдэг нь бол аюу гой санагдлаа. Тэгээд одоо бол ерөөхдөө яг би бас нэг юм сонирхоод байгаа. Ер нь аюу хэмжээний ингээд контент үзэж байгаа шүү дээ. Ялангуяа миний бодлоор болохоор анх эхэлж байгаа хүмүүс аюу хэмжээний контент үздэг юм шиг санагдав. Би бол одоо за анх эхэлсэн эхний нэг жилдээ бол ер нь өдөржин шүнжээ ингээд ерөөсөө битүүл бухдаг гэсэн. Битүү YouTube буухан за тэгэл битүү ингээл интернетээр янз бүрийн зураг хайн ингээл тэгээд тахлаар сүүл рүү миний бодлоор тэгдэг байхгүй. Би бол эхний 1 жил тэгээд 2 жил тэгээд эхний 2 жил жоохон би бол ер нь жоохон удаа явсан арилжаан дээр бол. Эхний 2 жилийн хугацаанд бол би бүр яг хаашаа харахаа мэдэхгүй болсон гэсэн. Яг юу харах уу? Индикатор харах юм уу? Паттерн харах юм уу? Сэрээ харах юм уу? Би бүх юмээ сурцсан. Бүгдийн гэсэн үг шүү дээ. Тэгээд аль нь ажилтгүйг ялгахгүй буюу ерөөдөө над дээр аль нь ажиллахыг би мэдэхгүй. Тэгэхээр одоо яг нэг анх эхэлж байгаа хүмүүс бол яг тийм байдалд ордог. Маш их хэмжээний гаднаас юм нөлөө авдаг өөртөө. Одоо жишээ нь тэнд за Америкт нэг арилжаач ингээд тэдний сая доллар ижлэгэнгүүд тэр мундаг юм байна. Тэрнийхийг ингээд үзчих би мундаг болох юм байна. Тэгээ маш их хэмжээний мөнгө бас зарлагддаг. Хэмжээгээр ингээд 1000 $2000 сургалт аваад байгаа штэ. Тэгэхээр тэр замналыг одоо заавал туулах ёстой юу? Ер нь одоо YouTube дээр ингээд байгаа контентуудыг бүгдийг үзэх нь ер нь зөв гэж бодож байна уу? Эсвэл ер нь тэн дээр ямар баталтай байна? Одоо ер нь бол яг миний бодлоор бол YouTube дээр байгаа контент креаторуд байгаа, арилжаачд байгаа. Тэдний ихэнх хувь нь
зөвхөн нэг өөрөө мөнгө олохын тулд контентийг бүтээгээд байна уу гэж би хардаг. Одоо би бол би ч одоо нэлийн хэдэн жил болж байгаа 8 жил өнгөрчлөө. Буцаагаад ингээд харахад үнэхээр энэ бол тотал гэдэг бүр үнэхээр хинт ч хэрэггүй хаг байна гэдэг контентийг 2-3 цагийн турш ярьсан байдаг байхгүй юу. Үнэхээр ингээд гоё ингээд фанси эффект оруулаад ч юм те. Тэгэхээр яг тийм юмд ер нь бол яг ингээд YouTube-д юм уу одоо бусдын контентэнд юм уу их хэмжээний цаг зарцуулах нь зөв юм уу буруу юм уу гэдэг тал дээр ямар экспириенс. Яг үндсэн гол суурь нь л юм болчиход байгаа юм л та. Одоо бол юу гэдэг контентын рүү интернетийн яг энэ бүүн болчихно те. Энд чинь бол хандлтууд бол ингээл жил хэрэг тусан рекордуудаа эвдчихээн. YouTube-ийн одоо хамгийн их үзэлттэй бичлэг бол ингээл жил хэрэг тусан л эвдэгдэл явна. Баггүй шинээр хийж байгаа контентууд буцчихсан. Бол хуучин бол яг хуучин гэдэг биш нэх амар одоо хөшин ч юм уу тийм олон жил ажилласан юм биш л. Гэхдээ ингээд харьцуулаад харахад бол нэг үе бол яг ингээд юм хайхад одоо нэг олдтгүй үе байсан гэдэг. Тэгэнгүүт тэр үед бол ингээд мэдээлэл олж авах амар хэцүү. Тэр нь одоо чанартай чанаргүйгээс үл хамааран мэдээлэл контент болж авах айгүй хэцүү байсан байгаа. Тэгэнгүүт одоо бидний үед яачаад байна вэ гэхээр мэдээлэл хаасаагүй байгаад байдаг ч юм эсвэл тест юу гэдэг хүн болгон л бараг өөрсдийн алж байгаа ч юм уу ашиг болж байгаа ч юм уу зөв гэж утсан буруу гэж утсан зүйлүүдээ хамаа намаагүй ингэж цацж байгаа. Контентын одоо илүүдэл мэдээллийн илүүдэл бол үүсэж байна. Тэгэхээр өмнөх үетэй харьцуулахад мэдээлэл яаж авах вэ гэж тухайн үеийн хүмүүсүүд бол ингэж одоо хүндрэл байсан бол одоо бол ямар мэдээллийг одоо авахгүй юуг нь хаях вэ гэдэг юм. Тэр нь ингээд одоо яг бидний үед тулгарч байгаа сорилт болчих. Тэгэхээр миний хувьд одоо яг тэрийг яаж өгөх вэ гэхээр за ихэндээ бол бас л яг чантай ижлэх юм тийм ээ. Одоо нэг гайгүй яриад байгаа ч юм уу нэг яриад байгаа зүйлээ нэг мэдээд байгаа юм шиг тийм ээ. Наана нэг 100 ч юм уу нэг 80 90 мэдээд байгаа нөхрийг энэ гайгүй юм шиг байна. Нөхдөд бол яг жинхэнэ дата жинхэнэ юмнуудаа бол үзүүлэхгүй шүү дээ. Ярьж энэ дэр бол тийм юмнууд харуулдаг. Ихэнхдээ бол нууцлаг тийм одоо даалт байдаг хүмүүс. Тэнгүүт яадаг юм бэ л дээ. Одоо би түрүү хэлсэн тийм арилжаанд орох ч юм уу эсвэл бол одоо хүмүүсийн бичлэгийг үзээд өөр төрөө юуг наах вэ, юуг наахгүй одоо яг ингээд өөрийнхөө тэгээд одоо дотоод арилжаачин сэтгэл зүй рүү юуг оруулах уу, оруулахгүй вэ гэдэг бол тухайн хүн өөрөө ингээд нэг сэтгэл зүйн одоо ур чадрыг эзэмшээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу хэлээд байна вэ гэхээр одоо жишээ нь босод одоо хүмүүс нэг хүнтэй харилцуулаад үзэх юм бол нэг хүн одоо 10 бичлэг үзлээ гэж бодоод 10 бичлэгээ харуулсан гэл одоо мундаг бичлэг ч юм уу гэж тавилаа зүгээр рандом 10 бичлэг тавилаа гэхэд тэрнээсээ ингээд тодорхой хэмжээнд ингээд 10-ын өөрчлөгөө тусгаад авчиг гэж бодё тийм ээ. Тэгмэд одоо миний хувьд бол жишээ нь 10 бичлэг үзлээ гэх юм бол юу гэдгийг эхний одоо хэдэн минутыг яриад маш их бичлэг үзсэн байгаа учраас за энэ хүн юмаа ярьдсан байна ярьж байгаа зүйл нь одоо миний авах зүйл мөн үү биш үү гэдэг бол нэг хэдэн минут үзэл за таалагдахгүй бол шууд хайдаг. Нөгөө талаас гэхдээ хаялаа гэд одоо би бусад хүмүүст юу гэж зөвлөх вэ гэхээр энэ миний арга барил. Тэгэхээр би энэгээрээс явна бусад хүмүүсийн өстой юу ч хийсэн хамаагүй гэж битгий бодороо тий. Одоо арилжаанд бол ингээд маш их одоо тийм нээлттэй хандах хэрэгтэй. Уян хатан нээлттэй хандах хэрэгтэй. Тэгэхээр бусад хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа ч гэсэн тэр хүн ямар нэгэн зүйл авах юм бол байж л байгаа. Тэр хүний одоо арга барил олсноос нь одоо юу гэдэг хичээл сургамж авдаг юм гэхэд алдснаас нь адгалж авах боломжтой. Тэгвэл одоо тэрийг авч өөртөө нэвтрүүлж байгаа зүйлүүдтэй бол маш их контент би бол өөрөө үзсэн учраас тэр нь давтагдаад идэх байхгүй зүйлүүд. Тухайн зүйлүүд нь давтагдаад байна. Тэгэхээр нэг хүн одоо миний мэдих зүйлийг талаар ярих юм бол тэрийг шууд алгасаад юм өөр контент үздэг үзсэн. Нэгсгүй бол одоо яг надад хэрэгтэй зүйлүүд байх юм бол сонсоод явна. Тэгээд нөгөө нэг ерөнхийдөө арилжаатай холбоотой контентуудыг өдөр тутамдаа сонсоод яваад байдаг. Тэгээд явангуйч ингээд сүүл рүү нөгөө мэдээлэл авч байгаа их усрууд нь ингээд нарийсаад багасаад яваад байдаг. За ерөнхийдөө энэ нэгнээс нэг гайгүй мэдээлэл авчиж юм да. За энэ нэг юу гэж харж байгаа юм бол бас нэг жоохон сонирхолтой шүү те. Миний хараагүй өнцгөр харж ич болно. Тэгэхээр нэг жоохон харчдаг. Тэгэнгүүтлээ ороод үзэнгүүт нэг хэрэггүй юм чи за хэрэггүй юм байна гэдэг. Ингээд ялгаад явдаг. Тэрийг бол нөгөө нэг илүү өөрийнхөө туршлага дээрээс тэгээд дээрээс нь нэмэх нь одоо сэтгэл зүйн юу гэдэг одоо туршлага
дээрээс нь ур чадвар өдр сэтгэл зүйн ур чадваруудаа нэгдүүлснийхаа үндсэн дээр жоохон ингэж ялгандаа тэгэж ингэж жоохон луужинтай болно да. Тэгээд би бас дахиад хэлэхдээ супер болчихоо. Би бол ингэ патентандаас энэ ласт энэ нэрнээс энэ одоо хогшаар өдр гэж супер болоод ялгаж байгаа ялгаагүй дээр одоо ингэ хамаагүй нэрийн эрээсчсэн байдаг. Өөр лугаа юуг оруулахгүйгээр маш цензуртай ханддаг гэсэн. Зөв. За. Тэгэхээр ерөөдөө бол яг за одоо 18 оноос ерөөдөө 25 он хүртэл ингээд явлаа. За ер нь яг миний ажиглаад байгаагаар болохоор ихэнх арилж ш. За нэг 1 жил юм уу 2 жил ингэж явж байгаа. За окей энэ бол миний зүйл биш юм байна. Би бол тийм нэг аягүй сонсч байсан. За найзуудаас бол ер нь аягүй сонсч байсан. Энэ бол яалтчгүй миний зүйл биш байна. Энийг бол би хийхгүй юм байна. Миний хийх зүйл бол тустай байгаа юм тий. Би энийг ингээд хийе. За тэр хүмүүсийг бол би ойлгодог. Одоо юу гэдгийг яг тэр хүн бол нөгөө дуртай зүйлийг хийж ингээд амжилтанд хүрэх гэж ярьдаг штэ. Тэр яг тэрэн дээр болох тэр яг одоо ингээд өөрийн чинь энэ хүртэл ингээд одоо бол тууштай яваад штэ тий 18 оноос 25 он хүртэл чинь. Тэгэхээр яг энэ тууштай явах энэ шалтгаан нь яг юу байсан юм? Ер нь яг тэр эргэлт нь яг юу байсан юм? За би энэ дээр ингээд яг тууштай яг энийг сонгоё. Энэ дээр ерөөсөө яг эндээс би ашиг олтлоо ингээд явна гэдэг байдлаар амжилтанд хүртлээ гэсэн штэ. Тэгжил бодож л эхлүүлж байгаа. Тэгэхээр тэрийг яг ингээд эргэлтийн цэг нь нэгдүгürt юу ийсэн бэ? Хоёрдугаарт нь болохоор одоо ч гэсэн тууштай байлгаад байгаа зүйл ер нь цаашдаа тууштай байлгах зүйл чинь одоо яг дотор байгаа шүү дээ. Анх эхлэлдээ би бол ингэж бодсон учраас эхэлсэн байгаа тууштай байгаа. Харин одоо бол би дахиад ирээдүйн 10 жил 20 жилийг яагаад энийг хийх вэ гэсэн бас нэг бодол байгаа. Тэр хоёрын ялгаа гэсэн бас нэг юм. За ерөөхдөө юу л байгаа. Шантрах үед бол маш их байнуудаа сая өнгөрсөн хугацаанд дээр тий. Тэгэхээр чиний хэлснээр энэ арилжаа гэдэг зүйл чинь миний зүйл биш юм шүү ч гэх юм уу тий. Одоо юу гэдэг алдагдал хүлээх үе бай. Гэх одоо маш их одоо сэтгэл зүйн сорилтуудтай тулгуур арилжаа гэдэг бол зүйл бол ерөөсөө сэтгэл зүй гэсэн үг. Би бол одоо л тэгж хардаг юм бол хувийн сэтгэл зүй тухайн арилжаа чинь сэтгэл зүй. Тэгээд чинь хоёр коннотейшн тушгаарч тэгэхээр тэн дээр одоо сэтгэл зүй дээр үндэслэн шийдвэр гаргаж байгаа. Тэгээд тэрийг удаан барих яах вэ? Бүх зүйл сэтгэл зүй. Тэгэхээр тийм одоо хэцүү цаг үед бол харсан одоо нэгч биш байнга л ерөнхийдөө тодорхой интервалтай туулаад давтагдаад гэрэнтэй. Тэгэхээр юу намайг тэр үед хөдөлгөөд яваа гэхээр нэгдүгürt бол яг ингээд судлаад эхлэнгүүт тодорхой хүн хэмжээний одоо нэг энэ арилжаа гэдэг зүйлийг тийм ээ ашигтай арилжаач чинь болчихсон болвол одоо тухайн зүйл зарцуулж байгаа цаг хугацаа болон одоо тэр зүйлээс одоо хүртэж байгаа эдийн засгийн үр өгөөж бол бусад одоо карьертэй ч юм уу мэрэгчлээ бичмэд бол маш их зөрүүтэй. Маш их зөрүүтэй гэдэг нь одоо хамаагүй өндөр ашигтай байгаад байдаг. Жишээ нь бол одоо ингээд юу гэдэг Монгол дундад цалин 2 сая 400 мянган төгрөг байлаа гэхэд одоо бүтэн сарчингаа ажиллаж ажлын одоо сарын 22 хоног зарцуулж тухайн цалин аав. За тэгэнгүүт арилжаа гэдэг зүйл нь одоо үнэхээр чи тухайн одоо зүйлийг ингээд сураад тийм ээ. Тодорхой хэмжээнд өөрийн гэсэн одоо арга өөрчлөлтөө болоод амжилтанд хүрэх юм бол тэр зүйлийг бол ингээд одоо нөгөө нэг өөрийнхөө арилжах капиталыг нэмэгдүүлж явсаар байгаа тийм ээ. Одоо магадгүй ингээд өөр тодорхой хугацаа өнгөрсөний дараа тэрийг нэг өдрийн дотор ч юм уу болох боломжтой. Гэхдээ олно гэж хэлж байгаа юм биш шүү тийм хүмүүстэй хандаж баталгаатай олно гэж хэлээд би баталгаатай олоод байна гэж бодоод илүү тэрний ардаас бол яваад байна гэсэн үг биш. Зүгээр олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэр боломж байгаад байгаа нь тэгээ нөгөө талаасаа бас одоо юу гэдгийг ажил карьер бол хэцүүлтэй одоо юу захиралтайгаа юу гэж ярих уу, хамт олонтойгоо юу гэж ярих уу, бусад бас гадны хүчин зүйлүүдээр одоо Монгол бол улс төрөөс өсвөлэл тийм ээ. Техник хүчин зүйлүүдийг одоо туулж иж одоо тухайн сарын цалин ч юм уу, тухайн одоо албан тушаалын нэмэгдэл гэдэг юм уу, тэр зүйлүүдийг албан тушаал ахих гэх мэт зүйлүүдийг ингэж дамжиж явуулдаг. Тэгэнгүүт арилжаа гэдэг зүйл маань бол яг л чи өөрөө тухайн ур чадварыг бусад хүмүүстэй ижлэх нэг гараанаас эхлээл тэгэл одоо тухайн зүйлийг өөрийнхөө оюуны хязгаал ур чадвар ч юм уу цаг хугацаар зарцуулж хэр сайн ингэж шүүж нэрч гаргаж авч чинь тэгэл тэрнээс чинь л ерөөсөө чиний арилжааны үзүүлэлт хамаарч байгаа. Ганцхан чамаас хамаарч байгаа хөө. Тэгэнгүүт бусад карьертэй харьцуулахад бол гадны олон хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Тийм ээ. Тэднэртэй харьцуулахад хайцангуй шудраг санагдсан нэгдүгээр шүү дээ. Тэгэхээр бүх зүйл надаас хамаарах юм байна. Окей.
болж байна те. Тэгвэл одоо би хийгээд үзье. Тэгэж явсан. Тэгэхээр саяны хэлсэн нөгөө нэг эдийн засгийн өрөөгөө чулуул маш өндөр үед. Тэгэхээр тэрний ардаас өрөвдөд явж байгаа. Эдийн засгийн ирж чөлөө байна. Тэр ер нь бол хамгийн том хөдөлж байгаа хүчин зүйл нь одоо ингээд шантар ч юм уу хэцүү зүйлүүд байна. За тэгээд сүүлдээ эхэндээ бол тэр ингээд эхний үе ч юм уу дунд үед хөдөлжсэн бол сүүлийн жилүүдэд юу намайг хөтлөд байна вэ гэхээр ягаад одоо ингээд хаяхгүй ч юм уу ингээд өдөр болгон ингээд те сорилтуудад тулгараад байна гэхээр ямар нэгэн зүйлийг сурахад бол ингээд хүн цаг хугацаа зарцуулж сурна. За яг магадгүй бусад хүнтэй одоо тэр 6 сар ч юм уу 1 жил 2 жил сураад байгаа ашигтай үрцэн ажиллаж штэ харьцуулахад бол би бол ингээд нэлээд хугацаа зарцуулж байна. Тэгэхээр одоо тийм гоц хүмүүсүүд бол байвал сайн дээ тийм. Тэгэхээр юу гэдэг нь яг арилж байгаа хаяхгүй тийм өдөө хугацаанд ингээд яваад байна гэдэг чинь бол одоо энэ бол яг мэрэгжил одоо их сургууль сурч байхдаа дэжлэх мэрэгжил. Тэгэхээр одоо их сургуулиудад 4 жил тийм одоо зарим их сургуулиудад ингээд тэрнээс удаан сурч байгаа хүмүүс байдаг. Тэгчээч одоо тухайн мэрэгжлийг эзэмшдэг. Тэгэхээр би бол арилжааг бас тэгж хардаг. Тэгэхээр бол дунджаар юу гэдэг 3 жил 4 жил 5 6 жил зарцуулах нь бол окей тийм. Тэр асуудал шээ. Ижлэл мэрэгжил учраас тэр зүйлийг одоо тийм л хугацаа зарцуулж олж авах. Тэгэхээр шууд ингээд богино хугацаанд ашигтай арилжаач хөндлөх гэж ч юм эсвэл юу тийм нэг project сураал ашигтай болохгүй яана гэж одоо битгий бодороо тийм. Тэгэхээр ингээд энэ бол бас хугацаа зарцуул төлөөлж. За тэгвэл одоо яг ерөөдөө гал сэдвүүрийг ороо яг өнөөдөр бол өргөцсөн шалтгаан өнөөдөр энд сууж байгаа шалтгаан нь бол ерөөдөө Мотпанды лидер боордон дээр ихний 3-т одоо байгаа учраас сууж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөөдөө би бол анх одоо ингээ Мотпандыг Монголд ингээ нээглээ. Ингээ ер нь Монгол ингээ өөрөө пандын програмтай боллоо гэж би айгу баярлж байсан. Тэгэхээр би өмнө маш олон пандын програм ашиглаж байсан. За маш олонд нь ерөөдөө бол ингээ татаавалтай хийж чадахгүй ч юм уу. Зарим пандын програм дампуураа ч юм уу. Айгу тийм муу экспириенсүүд айгу их байсан. Тэгэнгүүт яг Монгол ингээ пандын програм нээглээ гэдэгт нь бол би айгу баярлж байсан байхгүй. Тэгээд ерөөдөө бол одоо бол Мотпанд дээр айгу олон мундаг арилжаач Монгол байгаа юм байна гэдгийг бас харуулж ийн гэж би бодоод байгаа. Ерөөдөө ашигаас нь харахад за хийж байгаа яг ингээ тодорхой хэмжээний хувьдаас нь харахад тэр хүмүүсийн одоо 7 хоног болгоны тэр үр дүнгуудээс харахад айгу мундаг явж байгаа. Тэгэхээр яг Мотпандыг сонгосож та нэг маш олон пандын програм байгаа штэ. Тэр дундаас яг яагаад Мотпандыг сонгосон бэ? За би түрүү хэлжсэн фандинг програмтай энэ фандинг одоо өгдөг тийм боломжтой зүйл байдаг бол Нэжүүгийн хабд явж байгаа гэсэн. Тэгэхээр тэн дээр бол FTM-ийн фанд аккаунтыг аваад одоо би тэд харьцчихсан. Тэгээд тэр фанд аккаунтыг бас өөрөө эхнийхээ оролд орчихсон даасан л та. Тэгээд харамсалтай нь одоо тэрнээс ашиг татаж чадаагүй. Тэгэхээр гихмит одоо MyForex фанд гэдэг ч юм уу, FTM гэдэг олон фандын зүйлүүд байгалаа. Тэгээд энэтэй харьцуулахад ерөнхийдөө манай дотоодын зах зээл тийм ээ одоо Монгол байгууллага маань ингээд фандинг програм үүсгэсэн нь бол үүсгэсэнд бол маш баяртай байгаа. Тэгээд бусад юутай ингээд зүгээр ягаад баяртай байгаа гэхээр яг энэ одоо нөгөө нэг үүсгэсэн одоо фаундер нь тийм өөрөө арилжаач хүн байгаа. Тэгээд тэр арилжаач хүнийг одоо яг одоо ашигтай юу ашиггүй юу гэдэг зүйлүүдээ бас ингээд хэмжээнд одоо хүмүүс нээлттэйгээр тийм ээ ингээд сонирхож байгаа хүмүүсүүд байхаа болоод ингээд ер нь бас нөгөө арилж тийм байна, болт юм байна, ашиг болт юм байна гэдэг бол үзүүлээд яваад байгаа хүмүүс одоо фаунд хийсэн төлөв нэгдүгээр баяртай, хоёрдугаар гэх юм бол дэлхийн бусад фаундуудтай харьцуулахад тавьж байгаа тэр нөгөө шалгуур үзүүлэлтүүд тэгээд бас худалдаж авч байгаа үнийн хувьд бол хэцүү боломж. Яг хэд миний харал одоо бодоход бол маш одоо хамгийн сайн нөхцөлийг тавьж ийн гэж бол би бодод. Ийм багуунтай тэгээ бас айгу уяа хатан. Тэгээ нөгөө талдаа бас энэ бүтээгдэхүүнийг Монгол залуучууд маань хийж байгаа учраас бол бас үндэсний үйлдвэрлэлээ би өөрөө тэгээ монголчууд бас нэг нэгийнхээ одоо тий хийж бүтээж байгаа зүйлийг дэмжиж тэгээ тэр зүйлүүд дээр нь бас ингэж хавтарч ажиллаад цогтой амжилтанд хүрч нэгээ дэмжиж явуул гэж бодож байгаа. Би нөгөө талдаа сайн ярьсан шалтгаан. Зөв. За тэгвэл өнөөдөр ерөнхийдөө ингэж яг ярилцлага дуусгадаг хүчин. Тэгээ өнөөдөр бол яг миний хамгийн их сонирхолтой зүйл бол за ерөнхийдөө лидер боорд нар ийм амжилт үзүүлсэн байгаа, тодорхой хэмжээний ашиг хийсэн байгаа, тодорхой хэмжээний ашиг татсан байгаа тийм. Тэгэхээр хүмүүс ч гэсэн маш их сонирхдаг. Ер нь бол тэр лидер боордыг хараад энэ хүмүүс яг яаж энэ ашиг хийж тийм ямар арга барил барьж байна, ICT юм уу, SMC юм уу, за эсвэл бүр шал өөр юм уу тийм. Тэгэхээр тэр арга барилыг
хоёулаа бас нэг бусдаагаа хуваалцаад за бусад хүмүүстээс хэрэг болгоцсон гэсэн одоо ингээс ургаад яриад бол зүгээр өгч бодож байна. Тэгэхээр хоёулаа нэг хэд хэдэн арилжаануудыг одоо яг тэр дансан дээр игнээс игдээд арилжаануудыг жишээ аваад энэ дээр би ийм алдаа гаргаад энэ дээр би ингэж авсан метрикс юм одоо хоёулаа бас үзэгчтэй нэг товчхон тайлбарлах уу. За миний арилжааны арга барил гэх юм бол одоо юу янз бүрийн ерөөсөө индикатор ерөөсөө би ашигладаг. Индикаторын талаар гэхдээ мэдлэгтэй ер нь тэр RSI нэтрийг бол мэдэн түрээс өгчмээс өөр усад контент одоо креаторуудаас бол мэдж авсан. Гэхдээ одоо бол би ямар ч арга барил индикатор ашигладаг. Мөнгө нэмж ашигладаг. Тэгэхээр юу ашиглаж байгаа гэхээр ерөөдөө юу доовын үнэлж чиглэл рүү одоо price нөгөө market structure. Тэгээд дээр нэг хэн одоо KL тэгээд нэг хэн price action гэсэн ерөнхийдөө ашиглаж байгаа. Гэрэн дээр нэг нь бол нөгөө price action гэдэг чинь бол тэр pattern хэцүүлүүд нь тад ороод ирж байгаа тийм. Тэр энэ гурван зүйлийг ашиглаж байна. Тэгээд миний одоо арилжаа хийдэг маркеттэй арилжаа хийдэг зүйлс юм бол би ганцхан гол өндөрлөлттэй өгнө. Тийм. Ганцхан гол өндөрлөлттэй би өөр одоо юу ч харахгүй. Түрүү хэлсэнтэй одоо тэр хаббат явчихсан ч юм уу эсвэл ч одоо чөлөөдөд өмнө бүрээд одоо ингээд айгу forex pair charge байсан, индекс charge байсан, одоо crypto гос зүйлэл oil market бүхий л юм бол харьжсэн. Тэгээд сүүлийн одоо яг өөрөө ингээд бий дагаад ярилцаад тэгснээс хойш бол дандаа голдын дээр л. Тэгээд голдыг ингээд тасартгүй ингээд алтыг те одоо тасартгүй хараад явангуут тухайн одоо арилж байгаа зүйл маань одоо маркет маань те өөрөө гэсэн юм онцлогтой байдаг. Өөрөө гэсэн хэмнэлттэй байдаг. Тэгэхээр тэр хэмнэлийг одоо ингээд олон маркетээр хийж байгаа магадгүй ингээд олонний шингээгээд авсан байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол яг хуу би ганцхан алтыг тавьж арилж байгаа учраас алтынхаа хэмнэлийг ингээд шингээгээд авсан. За ийм маркетөө юу гэдэг ийм төрлийн хөдөлгөөн хийгээд ийм хөдөлгөөн хийдэгдээ энэ хуурмаг хөдөлгөөн ингэндээ гэдэг ч юм уу те юу болоод энэ байж ингээд анхаарах одоо нөгөө бүхэл анхаарлаа нэг л зүйлд хандуулж байгаа юм. Ажлынхаа хажуугаар хийж байгаа учраас би олон төрлийн юм болж байгаа. Тэгээд бас бүгд өөрөө өөрсдөө гэсэн характертай цангаштай учраас. За тэгээд код арилжиж. Тэгээд миний хийсэн одоо арга барилаар арилжиж. За ерөнхийдөө энэ weekly handle гэсэн байгаа. Энэ бэжтэй доорож ирэх зүгтээ тий. Энэ weekly handle гэсэн. Тэгэнгүүт энэ чээс би юу харж байгаа гэхээр энэ нэг rejection энэ төвшнгөөс нэг rejection тий. Одоо ойрсон бэ, спорт авсан бэ. Тэгээ энэс дэшээ одоо энэ weekly handle-аар бол дэшээ ингээд нэлээд хүчтэй шилдэг моментум ороод ирлээ гэдэг бол би ойлгож байгаа. Тэгээд энэ weekly handle-ууд бол энэс цааш weekly handle бол гараагүй байсан гэсэн. Энэ хийгдэн хүмүүс. Тэнгүүт би юу гэж харж байгаа гэхээр за дараагийн 7 хоногийн тийм weekly handle маань бол ерөнхийдөө энэ тийм өсөлт их өсөлттэй моментум орж ирж байгаа юм чинь юу гэдэг дараагийн handle маань дахиад ногоон гарах магадлал өндөртэй гэж анализ хийж байна. Тэнгүүт би ногоон гарах магадлал өндөртэй юм чинь юуг таамаглах вэ гэхээр тэр ногоон candle чинь шууд нэгдэл зөксөө цагаа өсөхгүй. Ер нь candle бол дээрээ доороод 200 хийдэг тийм ээ. Тэр чинь одоо өсөхийн тулд доошоогоо татж байгаа доотлынхын зүг хийснийхэн дараа нь би тэр доотлын зүүн дээр нь одоо өснө гэдэг лонг оролтоо хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ weekly candle-ыг би таамаглахдаа эхлээд одоо энэ их өсөлт хийсэн чинь жоохон уналт орж ирэх болов уналт нь тодорхой төвшөнд хүрсний дараа өсөх болов гэдэг таамаглалтай байсан гэсэн үг. Энэ candle хийсэн байсан гэсэн үг. За тэгэхээр энэ дээр харагдаж байгаа гэсэн үг. Энэ өсөлт маа ерөнхийдөө энэчнээс ихсүүлээд саний ярьсан weekly candle маань энэ дээрээ ингээд хаагдаад ингэж том бийтэй ногоон candle гэсэн гэсэн. Фавор. Тэгэнгүүт миний одоо таамаглаж байгаа weekly candle бол за daily дээр бол ингэж тасралтгүй өссөн байна те. Эндээс rejection аваад 4 өдөр тасралтгүй өсөж ногоон candle гэсэн байна. Тэгэхээр одоо баг цаг руу ороод үсэх юм бол 4 цаг байна. За бүр энийг 1 цаг руу ороод үзье. Нэг цаг одоо евро ороод үсэх юм бол ингээд энэчнээс эхлээл ингээд нэг энэ тренд лайнад агаал тасралтгүй өссөн байна. Тэгэнгүүт одоо яг голдын хувьд бол ингэдэг л дээ. Нэг зүйл ингээд яг чумаа барайл ингээд тасралтгүй өсөж байгаа бол тодорхой төвшөнд хүрээд тодорхой хугацааны дараа энэ бол заавал ингэж буцаж унж correction хийдэг. Тэр нь бол яг одоо нөгөө доовынхон онлоор бол давхцуулаад харчин гэсэн үг. Энэ дээр бол яаж ингэж higher low хийгээд higher high хийгээд явж исэн бай тээ. Тэгэнгүүтлээ correction хийгээд өсөөд
энэ дээр lower high хийсэн байна. Дахиад унаад энэ ловоо эвдэж чадаагүй. Тэгснээр дахиж өсөх гэж үзээд энэ хаяа эвдэж чадаагүй. Гингүүт чинь энэ хаяыг энд эвдсэнгүү гэх учраас би ерөнхийдөө энэ чэнэс энэ одоо тренд лайн цэтрэх үед бол sell захиалгата short орно гэсэн хүлээлттэй байсан. За тэгээд одоо 30 минут руу бүр ингээд ороод үзээ те. Энэ дээр бол ингээд энэ тренд лайн маань бол маш цэвэрхэн ингээд ажиллаад явсан байна. За тэгээд миний зүйл бол нөгөө candle confirmation хүлээжсэн. Энэ арилжаан дээр. За тэгээд candle confirmation маань бол одоо энэ дээр орж ирсэн байгаад. Ана тийм дээр зүгтээ энэ том дээр зүгтээ энэ улаан candle гэсэн байна. За энэ маань ерөнхийдөө ямар нэгэн тренд болон паттерн ч юм уу те эвдэр сэтрэх япос орох өмнө бол яг ийм шүү candle-ыг бол гардаг. Та яг маань ингээд анзаараад үзээрэй энэ үгс. Тэгм яг энэ candle гарсны дараа л би энэ candle доошо сэтрэл явгоотны чин сэтгэл одоо sell захиалга хийчих гэсэн. За sell захиалга би одоо энэ чин бүр ингээд доошо харж исэн ч гэсэн тийм ээ ингээд 30-40 pip ингээд явуулаад тодорхой хэмжээнд одоо энэ дээр энэ төвшөнд ерөнхийдөө энэ төвшөнд sell хаацсан гэсэн. Магадгүй яг энэ чин одоо юу гэдэг 18 цагийн үед тий ханш ороод ирнэ. Тэгээд үргэлжлэх бол яах бол гэсэн хүлээлттэй. Яг тэгэхээр энэ ногоон candle гарсан баггүй. Ногоон candle гарсан. Тэгэнгүүтлээ энэ ногоон candle гарчингуутлаа магадгүй дараагийн ногоон candle дээш өсөж явчихна гэдэг үг. Сэрэмжлээ би энэ дээр бол арьсж байгаа хаацсан гэсэн гэсэн. Тэгэнгүүтлээ одоо дараагийн энэ ногоон дараагийн ногоон candle бол ингээд энийг бүрсэн байдалтай ингээд улаан candle хараад ирэнгүүт дахиад би sell оруулж байгаа. Үргэлжлээд ирсэн. Тэгээ үргэлжлэж ороод ирүүлэхэд энэ төвшин дээр хүлээл хаацсан байна. За тэгээд тэр арьсж байгаа ч гэсэн ерөөдөө энэ дээр харагдах. Ингээд тэр энэ дээр чуурсан дээр тавь. Тэг. Энэ арьсж байгаа тэр хэмжчихсэн дээ. За өмнөх арьсж байгаа маань болохоор юу Өчнөө ч энэ дээр ингэж марсан байна. Энэ дээр хаасан байна. Хүлээж аваад үргэлжлэх юм байна гэдэг confirmation авсныхан дараа үргэлжлэх юм дээр орсон аа. За. Тэгээд ханш маань одоо ингээд би энэ төвшин дээр ашиг аваад гарсан байна тийм ээ. Тэгэнгүүт арилж байгаа ингээд хараа суугаад ханшаа хараа суугаад энэ дээр rejection авлаа. Дахиад унаад ороод ирлээ тий. Одоо ингээд шөнийн 2 цаг өдөр гэл ингээд инглэнгүүт нөгөө volume багсаад эхэлнэ. Тэгэнгүүтлээ ерөнхийдөө миний анзаарч ирсэн зүйл гэх юм бол одоо Fibonacci дээр татангууд яг энэ онж орж ирсэн correction маань бол одоо энэ weekly-ийнхаа юун дээр Fibonacci бас нэг support төвшин дээр ишсэн байсан л та. За тэр 50 төвшин дээр хав байна уу? 50 төвшин дээр тэр 50 төвшинтэй нэлийн төгөөд ирсэн. Тэгэхээр би бол эцнээс одоо нөгөө нэг юуны weekly candle хамгаалахтай эхлээд унаад уналтан дээр нь би овчлаа ашигаа хийчихлээ. За тэгэнгүүт тэгтээ энэ 7 хоногийн weekly candle чинь ногоон гарна штэ өсөлттэй гарна гэдэг хүлээлттэй байсан учраас би энэчнээс эхлээд ингээд buy захиалга дээр орчих. Тэгтээ энэ buy захиалгаа бол би тэгж удаан бариагүй ерөнхийдөө юун дээр энэ дээр бас sell гарсан дээ тий. Одоо нөгөө нэг юу маань харж байгаа бол дахиад энд ингээд нэг хажуугийн хөдөлгөөн явсан байна. Тэнгүүтлээ энэ одоо төвшнөөс сэтлээ доош явгоот нь би дахиад sell гарч байна. За тэгэнгүүтлээ би buy-ч гэсэн арилж юм аа. Энэ яг евро тэсэн байна л да. За энэ чинь ерөнхийдөө би buy очих гэсэн. Яг тэгэхээр миний одоо weekly buy-с бол дэш long байх гэсэн. Эчээс long арилжаанд орчих гэсэн. Эчээс бас одоо юу гэдэг volume багсаад эхлэнгүүт нь тийм ээ хаацсан байна. 99 пипний ашиг гэдэг чинь бол одоо golden дээр бол бас нэлээд өндөр хөдөлгөөн. Тэгэхээр энийг бол ингээд ашигаа одоо security-гээ таваад байна гэсэн үг юм. Тэгээд ийм арилжаанд орвол энэчээс гэсэн одоо би бас одоо нөгөө юу гэдэг тийм хаш ингэж өссөн байна. Буцаж ингэж татчихагаад дахиад энд ирсэн тийм. Энд ирэхэд нь бол одоо энэ төвшнөө энэ доовол доошо энэ идэж унж чадахгүй бол дээшээ өснө гэсэн хүлээлттэй байсан учраас би одоо энэ төвшин дээр оролт хийгээл стоп лосоо энэд ор тавиал
шоу бүс дээр орж байна. Тэгээд ерөнхийдөө яг миний арилжааны арга барил бол ингэж яваа. За тэгэхээр одоо шууд үргэлжлээд ярих тийм ээ. Одоо нөгөө би байнга ингээд төгс арилжаа хийж чадахгүй алдагдaltaгүй тийм зарим зүйлэн дээр бол буруу орно гэх мэт зүйлүүд бол байгаад байгаа. Тэгэхээр тэн дээр хаана буруу ороод байна. Тэгэхээр одоо энэ дээр энэ мэдээтэй энэ одоо үед бол алдагдaltaсэн байгаа тийм. Тэгээд энэ маань болохоор энэ хашаа уултанд хэрэгсэн тийм. Тэгээд энэ болохоор нөгөө нэг Америк зах зээлийн CKI мэдээтэй гэсэн юм байна. Тэгээд би CKI мэдээтэй дээр одоо яг өснө гэл ингээл бай ороод тэнгууд нөгөө нэг мэдээний маань эхний initial impact нь маркет хүлээж авах бол унсан. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг хитрхи эст би одоо өснө гэдэг захиалга өгөөд тэгэнгүүт ханш одоо миний стоп лосод оршоо хамаад ингээд одоо арай эст нэг жоохон хүлээхгүй тэгээд өшөнгөө нэг жоохон буруу тодорхойлсон ч юм нэг жоохон амьсгалцаа бага өгсөн учраас одоо яг энэ өндөр мэдээтэй саналтай үед тийм албатлалсэн байгаа юм. За ерөөдөө арилжаануудыг нь харлаа тий. Аргачлал нь бол яг нөгөө weekly-ийнхаа баяс дээр өнгөдөө тулгуурлаад тухайн 7 хоногийн дүгнээс тэгээд чиглэлээ барьчихж хагаад тухайн чиглэлийг амьсгалж орж иж байгаа, буцаж орж иж байгаа pullback-ийг бариад буцаад явж байгаа юм тусыг нь ч гэсэн барих зорилготой байгаад шүү дээ тий. Тэрнийгүүт одоо яг нөгөө арилжаан дээр хамгийн их хүмүүсийн сонирхдаг бас мэдмээр байдаг зүйл бол тухайн арилжаач хэдэн хувийн риск барьж ийн дансныхаа тий. Нэгдүгürt арилжаа болгон дээр за хоёрдугаарт нь болохоор ямар аартай арилжааг ерөнхийдөө дор хаяж ингэж барих гэж юу н оролддог вэ гэсэн хоёр зүйл байгаа шүү дээ. Тэр хоёр дээр за яг юу л та мэдээж бодоод нөгөө нэг хасах аартай буюу тэ нэгийг хэрцэн нэг доллар арилж алдаад нэгийг олно гэдэг бол арилжаанд орно. Нэгийг бодоод нэгийг хэрцэн хоёр арилжаанд орохыг одоо өсдөг тийм юм гэдэг. Зарим зүйл дээр бол яг нөгөө юун дээр тест орчдод аяг шийдэх байхгүй би. Тест орчдод хийчихнэ гэдэг чинь за энэ бол ингээд явчвал яах вэ? Эсвэл ингээд явчвал яах вэ гэсэн байдлаар нөгөө нэг аяг их юм төвшөж ордог. Тэгээд одоо нөгөө миний фандын юун дээр үзүүлэлтнэр дашбордн дээр гарч ирсэн нөгөө винрейшн хэлсэн юм бол. Дийлэх нь яг ингээд тест орчсгод алдагдлууд бас байгаад идэв. Тэгээд тэрнээс үүдээд бас араар нь ч гэсэн ингээд багасдал байдаг. Гэтэ яг өндөө бол яг хамгийн багтаа нэг эрсдэд хоёрыг болсон гэсэн байдлаар ордог. Тэгээд арилжааны арга барил бол яг дээд тэрэгтэй хийд. Одоо хэмжээнд нэг л үүдээ байгаа л та. Swing арилжаанд бол ордгоо. Яг хуу swing арилжаанд орсон бол ашигтай байх байсан дээ энэ жишээн дээр. Тэгтээ ороод хаагаад байсан айгуу зүгээр байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө нэг юу гэдгийг сэтгэл санаагаар ч гэсэн ингээд тухайн өдөртөө ингээд reset хийгээд яваад айгуу. Миний хувьд одоо надад бол төгрөөд байгаа юм байна гэж боддог. Тэгээд голден дээр бол яг хуу зарим зүйл төр дунджаар бол нэг 40-оос 50 кликний ч юм уу те. Тэгээд сетапасаа хамаараад team кликний stop loss тавиад тэгээд одоо тархт нь одоо 80-100 кликний тархттай ажилладаг. Мод зөв. За ерөөдөө тэгээд ярилцлагыг дуусчихын. Хамгийн сүүлчийн асуулт бол мэдээж ирээдүйн зорилго юу байна? Одоо яг ирээдүйд ямар зорилго тавьж байгаа арилжааныхаа тал дээр энэ юу н шугамаараа юу н явах уу? Тэгээд цаашаа юу н энэ шугамаараа явж юу хүрэх гэсэн бодолтой байна. За ерөнхийдөө арилжаа хийж байгаа хүмүүсийн бүхэл үүсгэн зорилго бол арилжаа хийж тийм ээ санхүүгийн хөгжүүлэлт төрөх чинь тухайн хэмжээний олдос санхүүгийн чадвараа сайжруулах гэж зорж ордог болов. За тэгээд миний хувьд ч ерөнхийдөө бас түрүү хэлсэн тийм тухайн хэмжээний эдийн засгийн өрөөгөөш зорилготой. Тэгээд нөгөө талаасаа бас юу юм бэ л ингээд одоо ингээд маркетинг хараад арилжаад ч юм уу энэ зүйлтэй ингээд фокусаа өнгөрөнгө энэ мас үлдээ ингээд нэг бас миний амьдралын нэг хэсэг болоод байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг нэг тоглоом гэж хэлсэн цаашаа тийм ингээд нэг хобби гэх юм уу да тийм хобби гэж ерөнхийдөө тодорхойлж болоод байгаа. Тэгээд чарт харахгүй өдөр байхгүй учраас ороод хардаг. Тэн дээр ингээд тэр одоо өөрийн сонирхож байгаа зүйлээ хийгээл тэгээд тэрнээсээ эдийн засгийн одоо өөрөөгөө хүртнэ гэдэг бол маш сайхан зүйл тийм. Энийг бол яг үргэлжлүүлээд хийгээд явах. За тэгээд яг магадгүй одоо олон айлын тийм ингээд нөгөө нэг үзүүлэлтгүй сайтай, арилжаа сайтай байх юм бол бас өөр одоо ингээд юу гэдэг нь салбартаа ч юм уу бас өөрийнх нь одоо нөгөө нэг сурч мэдсэн зүйл рүүгээ тий одоо миний салбар руугаа одоо тэр лугаа ч гэсэн ингээд гоё ашиг болох юм бол гоё өөрийн гэсэн нэг хөтөн төслүүд дээр хэрэгжүүлэх гэсэн юм зорилготой байдаг. Тэгээ одоо монголчуудаа монгол комьюнитидаа ч гэсэн өөрийнх нь салбартаа ч гэсэн нэг жоохон өөрөөгөө шүртэй тий гэх байдлаар адгалж одоо нөгөө
юу л нөгөө асралтын хаалгыг нээсэн бол нөгөө юу л бусдаа нээж өг гэдэг шиг нөгөө одоо арилжаанаас өөрөө бушгдж байгаа бол бас одоо тиймээс ашиг орлогоос хам одоо хүртэх боломжтой болох юм бол өөр ингэсэн бүгд жижиг студиэс санхүүжүүлэх гэсэн мөнгөн зорилготой байдаг. За тэгээд өнөөдрийнхөө ярилцлагыг ерөнхийдөө дуусгая. Цаг маань ч гэсэн нэлээд явлаа. Тэгээд ерөнхийдөө бол яг одоо яг бидний хувьд бол энэхүү контентероо илүүтэйгээр яг дашборд дээр байгаа мундаг шилдэг арилжаачдыг оролцуулж байгаа. Тэгээд өнөөдөр бол бэлэгт маань ирж оролцлоо. Надад бол маш их таалагдлаа. Айгүй гоё зүйлсийг ярилцлаа. Тэгээд стратегийн хувьд ч гэсэн сонирхолтой санагдлаа. За тэгээд дараагийн удаа уулзалтаа түр баяртай. За тэгээд бэлэгтдээ маш их баяртай өнөөдөр ирж оролцож надтай бас нэг тодорхой хэмжээнд цагаа хуваалцаж ингэж яриа үүсгэсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Намайг одоо техникийн контентд өөрч орж ирсэн. Маш их баярлалаа. Тэгээд жаргалтай бас баярлалаа. Тав хүмүүс маань тэ сайн ярьсан үгээс багчулуу хэрэгтэй юмнууд олж сонссон. Тэгэл болов уу гэж хэлэхэд шүү дээ. Тэгээд арилжаачтай амжилт хүсье. Амжилтын зөвлөлийг монголчууд одоо эзэдхийн төлөө зүтгэцэн яг өөрөө